Яг манайхан үдшийн 22 цаг өнгөрсөн байна. Дэлхийн монголчуудын MJL радио 88.3-аас бэлтгэн хүргэдэг хинтж битгий хэлээрээ ураатай унтлагын өрөө нэвтрүүлгийн маань ээлжид цоо шинхэн дугаар инхүү эхэлж байна. Нэвтрүүлэг маань 21-с дээш насныхан зориулсан байдаг учраас хэрвээ таны хажууд 21 нас хүрээгүй хүн хамт сонсож байгаа бол суугаас алхахыг зөвлөж байна. Мөн та машиндаа сонсож байгаа таны хажууд зорчигч байгаа тохиолдолд зорчигчийнхаа ая тухыг бодоод төр суугаас алхахыг зөвлөж байгаа. Манай унтлагын өрөө нэвтрүүлэг нэмэх 21 тохиргоотой явдаг болохоор бусдад туугдахгүй, бусдыг эвгүй байдалд оруулахгүй байхыг хичээгээрэй. Хэрвээ сонсож чадаагүй дугаарууд гарч ирвэл дараа нь манай Facebook хуудасаар болон YouTube-ийн унтлагын өрөө суугаар нөхөж сонсох боломжтой байгаа гэдгийг хэлэхэд таатай байна. За ингээд 2026 оны 5 дугаар сарын 11-ний даваа гарагийн унтлагын өрөө нэвтрүүлэг маань эхэлж байна. Тэгээ 2 дугаар студиэс хөтлөгч Халюка найруулагчаар Эрдэнэ мөнх ажиллаж байна. Бид даваа гарагийн дугаараараа сонсогчдоос ирсэн сонирхолтой өвөрмөц түүхүүдээс уншин танилцуулж тэр сэдвээр сонсогчдтойгоо холбогдсон ярилцдаг байгаа. Тэгэхээр хөтлөгч нь эхлээд захиаг нь уншаад дараа нь шууд эфирхийн дугааруудыг нээх болно. Монголоос холбогдохыг хүсэж байгаа сонсогчид маань 77 77 38 83, гадаадаас холбогдохыг хүсэж байгаа сонсогчид 77 77 88 30 гэсэн дугааруудаар залгаад ороод ирээрээ. Тэгээд бид нар өөрсдөө дуу хоолойг нь өөрчилчин, дээрээс нь утасны дугаарыг зарлдаггүй учраас ямар ч ичис санаа зовх зүйлгүйгээр орж ирээд өөрсдийгөө бас чөлөөтэй илэрхийлэх боломжийг олгож байгаа шүү. За ингээд захиагаа хүргэе. Сайн байна уу? Танай хамт олонд энэ өдрийн минь төргий. Би 30 гарсан гэхдээ 40 хүрээгүй ганц би бүсгүй байна. Яг насаа нарийн хэлэхээс жоохон хичээд байна. Өдийг 30 гаруй жил олон улсын туршлага хуваалцлаа. Тэрнээсээ хуваалцахаар шийдлээ. Би оюутан болоод л гадаадд сурч байсан л да. Анх Орос сурсан. 20 гаруйхан настай хонгорхоо охин байхдаа үеийн Монгол залуутай үерхэж 1 жилийг хамт өнгөрөөж анх удаа дотн харилцаанд орж илаа. Яг 21 настай анх хүнтэй дотн харилцаанд орно гэдэг тэр үедээ мэдээж хожуу үед ордог байлаа. Найз залуудаа анхны бүхнээ зориулсан ч тэр хитрхи хогийн залуу байсныг би сүүлд мэдсэн. Надтай үерхэд миний анхны ир болсон байсан ч тэр араар минь өөр Монгол бүсгүйтэй бүр миний тэнд очсноосоо хойш найзалсан бүсгүйтэй минь уулздаг байж таарсан. Тэр цаг үеэс хойш эр хүнд итгэхээ байсан байлаа. Удалгүй сургуулийнхаа Орос залуутай жаахан дотносож эхлэв. Тэр залуугийн зан ааш, биеийн хилэмж намайг араар тавьж байсан найз залуугаас минь хамаагүй өөр. Би түүнд итгэж эхэлсэн. Үнэн дээр тэр үнэхээр сэтгэлтэй сайн залуу байлаа. Түүнтэй дотносож найзалсаар тэр миний 2 дахь залуу болж илээ. Дотн харилцааны хувьд тийм ч ялгаа байгаагүй ч тэр залуугийн үнэр надад үнэхээр хэцүү санагддаг байсан. Юу гэх юм бэ? Амар хулмастай. Тэгэд энгийн үед баг зэрэг үнэрцдэгч дотн харилцаанд ороод нүцгэн хөлөрсөн байх үедээ бол үнэхээр хамар сэтлэн амар үнэртэй. Дотн харилцаандаа анхаарахад ч нэг л тийм хэцүү тэр үнэрл бодогдоод байдаг байлаа. Ингээд тэр залуутай 2-3 сарын дотн харилцааны дараа заагаа барьсан. Удалгүй би төгсөж Монголд ирснээр бүр холбоо тасарсан да. Монголд ирээд харин нэг хэсэг жаахан дураараа дургсан. Олон залуутай уулзаж ихч шоудсан. Монголд амьдрал нэг л тогтож өгөхгүй байсан болохоор ээж аав маань намайг дахиад гадаад мэргэжил дээшлүүлэх сургалтанд явуулсан. Энэ удаа харин Европын том сургуульд шинэ газар явуулсан нь их сонирхолтой ажээ. Тэр үед л анх Итали, Испани залуучуудтай мэрсэр уулзаж эхлэв. Тэдний харилцаа, соёл бол үнэхээр Монгол залуусаас илүү байлаа. Монгол залуус шиг уулзангуудаа дотн харилцаанд орох гэж яардаггүй. Эхлээд 1-2 удаагийн гоё болцоо зохион байгуулдаг нь их тайжгүй. Тэгээ дотн харилцаанд орох үедээ их санаачлах сайтай, оршил хэсгээ гоё хийдэг нь их таатай. Нууц эрэхтний хувьд илүү яах аргагүй Монгол залуусынхаас илүү томч гэлээ нэг л тийм сулбгар гулжгансан онцгүй. Харин Монгол залуусын илүү чанга, хатуу хөвчөрдөг юм шиг санагдсан. Гэхдээ Европ залуусын дотн харилцаандаа нээлттэй, ур чадвартай байдаг нь их тайжгүй. Монголд байхад харин яг тийм нээлттэй хүн таараагүй л дээ.
Аргач үгүйдээ дандаа 20 хэдтэй залуухан байхдаа хүнтэй уулзж байсан юм чинь. Би ч залуу тэр үед уулзж байсан залуус ч залуухан байсан байх. Ингээд амралтаараа Монголдо ирээд Монгол залуутаа уулзаад дотн харилцаанд орохоор нэг л ичимхий, нэг л байрлалаар оёдлын машин шиг ажиллана. Тэгэхээр нь би жаахан санаачлыг гартаа аваад жаахан халуухан байлгая гэхээр намайг яг л бие үнэлэгч гайхаж хардаг байлаа. Ингээд 5 жил Европт сурахдаа бараг л Монгол залууд юм байна гэж бодож ирлээ. Тэгээд бүр мөсөн Монголд ирж нилээн томдоо тооцогддог компанид ажилд орлоо. Энэ үед хэдийн 30 хүрч бийж наргидсан гэхээ бараг болсон даруухан эмэгтэй болсон байсан да. Гэхдээ гэгэрлээ гэд яаж удаан явах вүлээ? Ирээд жил гарны дараанаас үеийнхээ залуучуудтай бас уулзаж эхэлсэн. Тэгсэн яасан гэж 20 хэдтэйтэй уулзаж байсан залуусаас шал өөр байсан шүү. 30 гарсан монгол залуучууд хүүхэд зангаа хайсан миний шүтээд байсан гадаад залуу шиг соёлтой болсон. Бас дотн харилцаанд ч орохдоо илүү нээлттэй, ичимхий биш, чадвар сайтай болсон байдаг юм байна лээ. Зарим нь бүр ганц бие эрэхтэй байж гэртээ эмэгтэй хүний тоглоом хүртэл хадгалж дотн харилцаагаа амттай болгох гэж хичээдэг болсон байна. Бодоод байсан Монголд 20 хэдтэй хүүхдэр залуустай уулзаад байснаа гадаадад нас бие гүйцэн залуустай харьцуулж бодоод байсан юм шигэ. Энэ үеэс өмнө би бараг Монгол залуутай лав суухгүй л гэж бодож байсан да. Одоо харин өөр болсон. Эмэгтэй хүний хүндэлдэг жинхэнэ сайхан монгол джентльмен залуутайгаа л сууна гэж бодож байгаа. За ингээд өөрийнхөө жижигхэн гадаад туршлагаас та бүхэндээ хуваалцлаа. Миний захиаг уншсан бол маш их баярлалаа. Монгол залуучууд сайхан шүү. Гол нь хүүхэд үеэсээ эр хүн болоход жаахан хугацаа шаарддаг юм шиг санагддаг да. Хайртай шүү та нартай. За, ийм сонирхолтой захиа ирсэн байна. Тэгэхээр бидний өнөөдрийн ярилцах сэдв бол гадаад хүнтэй учирсан мэн гэдэг сэдвээр ярилцсанаа. Тэгэхээр таач гэсэн гадаад хүнтэй уулзаж, учирч, үерхэж, гэрэлсэн бол дотн харилцааны хувьд ямар ялгаа байдаг талаар бидэнтэй холбогдож туршлагаа хуваалцаарай. Таны дугаарыг хэлсэнчлэн зарлахгүй, таны хоолойг өөрчилж сонсгох тул хэн ч таныг таних боломжгүй. Тиймээс та айж эмэх зүйлгүй ярилцаарай. Гэхдээ таны яриа орон даяар өргөн нэвтрүүлгийн долгионоор сонсогдож байгаа болохоор зөв боловсон үг хэллэг ашиглаж соёлтой ярилцахыг хичээгээрэй. За тэгэд түрүүнээс хойш манай эфирийн утас бүр ингээд дуудлага орж ирээдсэн. Одоо ингээд буцаад ороод ирэх баха. Тэгээд яг энэ цаг мөчийг ашиглаад өнөөдөр одоо яг одоо Улаанбаатар хотод 22 цаг 18 минут болсон байна. Тэгэхээр суугаа би MJL радио дээр тохируулан сонсож байгаа намайг бас сонгон сонсож байгаа бүх унтлагын өрөөний сайхнуудтай энэ үчийн мэндийг хүргье. Үчи хэр өнгөрөөцгөөж байна. Сонгож сонсдогт баярлалаа шүү манайхан. Үнэхээр баяртай байдаг шүү манайхан. За хэрвээ сонсогч таа ч гэсэн өөр тохиолдсон насанд хүрэгчдийн сонирхолтой түүхийг бидэнд бичиж явуулахыг хүсвэл ариун бэлэг @mjlradio.com хаягаар явуулахад л хангалттай байгаа шүү. За ингээд саяны ингээд захиаг уншиж хахад бас нэг хэд хэдэн юм бас би асуумаар санагдаад байна л да. Тэгэхээр одоо ингээд гадаад залуус Монгол залуус гэх нэг жоохон юм харьцуулалт юм уу хайшаа тий яваад байна л да. Тэгэхээр энэ тал дээр ямар одоо юу гэмдэ дүгнэлттэй байна та нар ер нь одоо юу гэмдэ хүнийг үндэснээр нь тий одоо ингээд ястангаар нь ингэж бас ял ингэж одоо юу гэдгүүлээ хүнтэй тийм хандлагаар ингэж харьцах марцхан зөв байдаг юм уу буруу байдаг юм уу эсвэл хитрхи бас монголчууд тул та одоо бид нар ч айгу халуунцтай хүмүүс шүү дээ тийм ээ үндэсгэрхэг тэгэхээр өмнө нь намайг ингээд бас ингээд гадаад мадаад руу гарахаас өмнө аав ээж бол айгүй дургу байсан те эсвэл гадаад залуу малуутай өргөчийн гэдэг сонсохдоо бас нэг л таагүй л байдаг л байсан л да. Гэхдээ одоо орчин үе гэдэг зүйл маань өөр болсон байна. Хүмүүс бас өөр өнцгөөс өөр нүдээр бас ингэж хардаг болсон л байна л да. Тэгэхээр энэ тал дээр ямар байр суурьтай байдаг юм бэ? Зөвхөн эмэгтэй хүн талаасаа биш бас эрэгтэй хүн орж ирээд холбогдоорой. Тэгэд бас хэрвээ гадаад эмэгтэйтэй уулзаж учирч үерхэж гэрэлсэн ч юм уу те эсвэл дейт болцоо хийжсэн бол орж ирээд нэг ийм санагддаг шүү. Монгол бүсгүйчүүд нэг ийм байдгаа, гадаадын юм байдгаа яах вэ гэдэг харьцуулалт хийгээд ярьцгаая тийм ээ өнөөдөр. Тэгээд яг кино минутаар ингээ харахаар чинь гадаад хүмүүс үнэхээр халамжтай гоё байдаг гэдэг шүү дээ. Гэхдээ магадгүй яг ингээ гадаад хүнтэй идэвхтэй харилцаанд байгаа хин нэгэн тийм ээ эрэгтэй ч вэ эмэгтэй ч вэ энэ тал дээр ямар нэгэн ялгааг нь одоо ийм хүндрэлүүд байдаг гэж жишээд тад ороод ирж болох юм тийм үү. Тэгэхээр за би ингээд энэ хүнтэй ингээд
тэр удаан хугацаанд ингэж уулзсан. Энэ нь гоё таалагдсан. Тэр тал дээр ийм ойлголт нь юм байсан. Гэхдээ иймэрхүү хүндрэлүүд байдаг юм байна лээ гэдэг ч юм уу. Яг ингээд яриад орж ирэх юм бол яг үнэхээр сонирхолтой байх баха. За би өөр төр одоо юу гэмдэ манай найз залуучин гадаад шүү дээ тий. Яг юу хүндрэлтэй санагддаг вэ гэхээр юуны одоо ингээд яг үндэстний ялгаа гэдэг бол зүйл байдаг юм байна лээ. Одоо Монгол хүн болохоор бид нар Азууд учраас юм уу тий. Тэр хүн Европ руу болохоор ингээд шаашаал өөр нийгэмд өөр газар өсцгөөцсөн бас л нэг юм тархиндаа ингээд кодлогдсон зүйл нь шал ондоо болохоор тиймэрхүү зүйл төр бол жоохон одоо ингээд хоорондоо зөрүү ч юм уу те ойлголцлын төвшин гэж зөрөлдөх үе байна. Байх нь байна. Энэ бол яхаарахгүй угаасаа л байх ч ёстой зүйл байх л та. Тэгээ бусдаар бол яг л бүгдээрээ л яг нэг бие махбодтай тэн яг л ижлэгэн эргэтэнтэй учраас нэг юм дотн харилцаан дээр бол нэг амар тийм ялгараал за тэр нь болсонгүй энэ болсонгүй гэж голч хэлээдсэн юм байхгүй. Ер нь л дэжгүй шүү. Хамаагүй тэгэл хүн хүний сонирхол сонголт гэдэг шиг те энэ дээр л тулгуурлаж авах гэж бодож байна. За захиа бичсэн эмэгтэй тэгсэн шүү дээ. За 20 хэдхэн наснда ингээд Монгол залуустай уулзаад ингээд 20 эдтэй залуустай уулзаад явж байхдаа яг ингээд эр хүн болоогүй залуустай уулзаад явж исэн юм шиг байна гэх тэ. Яг одоо ингээд олон жилийн дараа дахиж буцаж ирээд Монгол залуустайгаа харьцсан чинь харьцангуй гоё болцсон байна. Харилцаа нь ондоо болцсон байна тэ. Эмэгтэй хүнийг кайрладаг одоо юу гэдгийг хүлээж авдаг энэ бүх чадрууд нь бий байна. Ичимхий биш болсон байна. Илүү нээлттэй ойлголцож юм тэ. Тэгэхээр энэ зүйл нэг насанд баригддаг зүйл юм болов. Аль эсвэл угаасаа одоо бид нар чинь дэлхийдээ хүл нийлүүлээд алхаж байгаа болохоор ингээд орчнон дээрээс нь ингээд одоо үе ингээд өөрчлөөд байна уу? Аль эсвэл Монгол залуучууд маань эрэгтэй эмэгтэйгүүнийг 30 гарчаад нэг юм ухаан, буур гэдэг юм суур сууж эхэлдэг юм болов юу гэж бодож байна манайхаа? Энэ талаар бас орж ирээд бид нартай ярилцаараа. За ингээд шууд эфирийн 77 38 83 мөн 77 88 30 гэсэн дугаарууд маань нээлттэй байгаа шүү. За унтлахын өртгөө хамтгаа бүх сайхан сонсогч нартай баярлалаа. Тэгэхээр бүгдээрээ комментараа яг бид нар ч одоо бичээд ороод ирдэг болсон шүү дээ. За одоо энд байна, тэндээс сонсож байна. Энд цагаагаар юм байна гэдэг ч юм уу те. Өө би нэг юм залуу үзсэн шүү дээ. Энэ бүсгүй үзсэн чинь тэр чинь юм гадаад байсан юм байна лээ гэдэг ч юм уу те. Тэгтээ ийм тийм болсон төвхтэй эсгол. За өөр дөр ярихаас ичээд байгаа бол манай нөгөө найз гэл нөгөө найз юм уу хамаатан саднаргоо чигчдээ штэ ер нь бол болдгийн гэдэг. Тэгэхээр би та нар шипи өгöd байгаа шүү хажуугаар нь заяа. За тэгэхээр энэ мэтчлэн хоорондоо үнэхээр гоё шипинуудаа хуваалцнаа. За өөрөөр бас яг уу сүүлийн үед нь цаашаа юмд те. Ер нь бол хүний сонирхол ондоо л байх л та. Гэхдээ миний мэдэх шүү. Би өөр дөрөв тусгаж ярьж байна. Тэгэхээр хүн болгонд ижлэхэн байх алаагүй. Миний мэдэх одоо гадаад одоо би ч нэг бас нэг амьдралдаа нэх айхтардаг гэж олон залуустай малуустай ч юм янз бүрийн харилцаа холбоо тогтоогоод яваадсэн хүн биш л дээ. Гэхдээ ямар тааш нэг уулзаж явсан эксүүд ч юм уу эдгээр ингээд аваад ирэх юм бол яхаарахгүй гадаад хүмүүс, гадны хүмүүс харилцаа тал дээр угаасаа сайн байдаг. Үнэхээр ярилцаж ойлголцохыг хичээдэг. Зүг нэг Монгол залуучууд энэ төр чинь ингээд ярилцсан антрангууд чинь өөрийнхөө зүг болох гол жоохон тийм хэцүү байгаад байдаг шүү дээ. Айгуул тэр тал дээр жоохон тийм хойрох ч юм уу хаалттай байгаад байдаг. Яг ярилцаад энэ ингэсэн тэр тэгсэн ингээд эдэн далангуу ярилцах хэрэг хүлээж авах чадвар нь жоохон тааруу юм шиг санагддаг. Гэхдээ гадаа залуучууд болохоор энэ тал дээр яхаарахгүй давмгай юм шиг санагддаг миний хувьд. За тэгтээ тэр одоо юу гэдгийг ор хүнжлийн асуудал тийм ээ дотн харилцааны асуудал төр бол угаасаа хүн хүний өөрсдийнх нь сонирхол яг болж байгаа болохгүй байгаас шалтгаалхал байх л та. Гэхдээ яахаарахгүй одоо юу гэдгийг тэр талаараа илүү туршлагатай ч юм уу илүү мэдлэгтэй илүү чармайлттай ямар ч эр хүн ямар ч эмэгтэй хүн тэр дотн харилцааг бол зүгээр галаалan аваад явчихвал байхгүй юу. Тэр нь одоо тэр гадаад ч вэ нүү дотоод ч вэ нүү ялгаа байхгүй тийм ээ. Яг бол бид л яг л ижлэхэн л яг л ижлэх хүмүүс шүү дээ. Тэгэхээр яг энэ тал дээр бие биентэйг нээлттэй байгаад тэгээд хамтрагчтайгаа илүүсээ ойлголцсны эцэс дээр одоо энэ хүн яахад дуртай гэдэг, энэ хүн яахаар дургу байгаад байна. Тийм ээ. Эсвэл би оршлыг нь дутуу игээд байна уу? Тийм биз дээ. Аль эсвэл миний яг ингэж магадгүй би хитрхи хурдан тавиад байна уу ч гэдэг юм уу тий.
Аль эсвэл ингээр ийм байдаг юм шүү. Энэ таалагдсангүй юм шиг санагдлаа. Тэгвэл би дараагийн удаа ингээд үзье гэдэг ч юм уу. Яг энэ тал дээр хоорондох асуудал маань нээлттэй ярилцчих юм бол заавалчгүй тэр одоо яг тэр миний яриад байгаа скил чухал уу гэдэг чинь тэр баггүй юу. Скил бол угаасаа чухал. Скил гэдэг чинь тэр чинь одоо туршлагаас авдаг зүйл байгаад байгаа. Хамгийн сүүл чинь ардын багш жиманаар заадаг гэл. Манай сонсогч нар ч орж ирэл хилээд байсан да. Тэгэхээр иймэрхүү зүйл дээрээ бас ингээд хилэн далангүй ярилцаарай. За утас маань ер нь ингэж их дууга байдаг юм да. За хэрвээ та Монголоос холбогдвол 7777 3883 гадаадаас холбогдвол 7777 88 30 гэсэн шууд эфирийн утаснууд маань нээлттэй байна шүү. Тэгэхээр бүгдээрээ орж ирээд хөтлөгчдөөгөө болон сонсогч нартайгаа илэн далангуй сайхан ярилцаарай. Тэгээд хинч таныг шүүхгүй. Манай нэвтрүүлэг бол угаасаа л хүний л амьдрал те. Хүн юу эсийг туулахыг тэр гэхэвдээ, юу эсийг үзэж харахыг тэр гэхэв тийм үү. Тэгэхээр орж ирээл яг ийм тим юм болж исэн, ингэжсэн. Миний ариун туршлага ийм л байна те. Окей. За сквал бол манай найз ингэжсэн шүү, тэгж хэлжсэн шүү гэ ороод ирэх юм бол сайхан тэндээс нь үлгэж аваад цаашаа явж өгнө шүү дээ бүгдээр. За ямар ч байсан захиа бичсэн сонсогчтой маш их баярлалаа. Тэгэд сэтгэлд үнэхээр хүрлээ. Ялангуяа халукагийн хүрсэнд бол үнэхээр орчиж байгаа байхгүй юу? Яагаад гэвэл яг ингээд энэ сэдв яг нэг бодлын би өөрөө одоо юу гэх юм бэ? Яг л би энэ эмхтэйг яг юу туулаад яасан эснийг нь бараг л өөрөө хажууд нь байсан юм шиг мэдчихээн. Яг бол сэтгэлд ойрхон буугаад байна. За эхний сонсогч аавь. MJL радио холбогдсон байна. Сайн байна орой минь. За орой минь дээ. Өчиг сайхан өнгөрөөж байна уу? Сайхан өнгөрөөж байна. За өөрөө энэ тал дээр ямар нэгэн туршлагатай гадаадын одоо хүн амьтантай уулзч учирч байв уу? Үгүй туршлага бол байхгүй. Гэхдээ яг тийм боломжууд байсан. За боломжоо яагаад тэгээд аманд орсон шарт төсөө гэдэг шиг. Гого. Миний нэрээр сонсдог юм. За тэгээ шууд арч энд бол цэвэр сонсогдож байгаа шүү. Тийм үү. Би Европ 13 жил амьдарсан. За. Тэр үедээ. Хаана гэсэн бэ? Тэгээд Европ. За. Тэгээд тийм яг сэтгэлийн холбоо үүсгэж үзээгүй. 23 газар дамжиж ажилласан эмэгтэйчүүдтэй хацчихсан. Тэгэхээр найрсаг хайцаахан хүмүүс байдаг санагдчихсан. За сэтгэлийн холбоо байгаа. За. Тэгээд яг миний нөгөө гэр бүлийн хүрээний найзууд дотор нөгөө тийм Европ нөхөртэй 23 жил Монгол эмэгтэй байсан шүү дээ. Тэгээд ингээд томчууд усаа нээлттэй зүгээр ярина шүү дээ. Ингээд гараа нөхөр одоо манайсаа юугаараа илүү юм. Би юугаараа боо ингээд ярина шүү дээ. Тэгэхэд бол нэг тийм миний надад сонсогдоод аюу зөөвчтэй татагдаад байна. Харин тэ үе ингээд давхар сонсогдоод байна. Гэтэ эфирээр бол цэвэр сонсогдож байгаа шүү. За. Тэгээд зөв миний ажигласан нэг юм болохоор зэрэг яг нөгөө ароматик талдаа одоо юу гэх юм тийм орд ирэнтэй ч юм уу илүү байхад байдгийг шиг байлаа. Зөв яг ингээд амьдрал зохиогоод хамт амьдрахад бол Монгол ирчүүдийг ер нь би гүйцэтгэв юм байна гэж ойлгосон. За. Тэгээд ер нь харцахт бол надтай таарсан Монгол эмэгтэйчүүд тийм байсан юм уу? Ер нь тийм байт юм. Өөрөөсөө хүмүүстэй гэрэлтсэн хамт амьдрах юм бэ? Өөрөөсөө ахмад насны гэсэн үү? Тийм. За. Тэгээд харцахт бол тэр ах болоод тийм үү? Эсвэл яа тийм ордынхын юм бол яг дайжгүй л гэдэг гэж ярьдیں۔ Ер нь бол санаачлагтай. Тийм санаачлагтай. Яг бид нэр яг үндэ бол биднээс илүү гарах юм бол илүү чөлөөтэй л ярьж хөөрдөг. Чөлөөтэй шийдэг. Одоо тийм suurын иргэн шилж одоо шаад юунд ч байт юм. Тэргээр л илүү гардаг болохоор ер нь хэмжээ дамжаа юугаар бол
Нэг онц ялгаа байхгүй бол удаа гэж бодсон шүү дээ. За тэгвэл одоо ер нь Монгол эрчүүд маань 30 гараад яг төлөвшөж ирээд за одоо л би нэг хүний хань хийчих юм байна. Одоо л нэг эмэгтэй хүнийг яг нэг тийм принцесс дагн одоо гүнж талаар ингээ зөв одоо хүндлэх юм байна гэж ирдэг юм болов энэ насны ялгаа ер нь 20 гарантай залуучууд 30 гарантай залуучуудын ялгаа гэж байна уу? Байна. За 20 гарантай 30 гарантай бодож дөнгүүдийн ялгаач гэж байна. Тий. Одоо тэгээд яг нэг сэрэл мэдрэмжийн хувьд бол 20 гарантай үед 20 дотор 17 8 ч юм уу тий. Аюу өндөр. Тий. Одоо зүгээр ингээд ингийн хар яриагаар ярих юм бих мохоо яриагаар ярих чинь шүү. Хүний нэг юугаар нөхөл одоо шоруулдаг нас гэж ярьдаг. 20 орчим нас яг бол. 30 насн дээр бол бас нэг голдог, шилдэг, таашаадаг тий. Татгалзаж чаддаг нас. За 30 нас. 40 насн дээр бол жинхэнэ аваа өгөөний нас. Юуны насаа? Зөвхөн өөрийгөө ч аваа өгөөний. Бай хүнээ боддог, хамтрагчтай боддог. Ханаас нэхлээд хаан дуус. Бай хүнийхээ одоо бага байдал сэтгэл хувирал хоолойны дуу өнгө одоо тийм биеийн хилэмжийг таадаг дуурчдаг. Тэр үедээ бол яг 20 настангуудыг бодвол одоо би физиологийн хувьд бол жоохон одоо юу гэдэг бооролттой гэх юм уу? За. Тэр жоохон хатсан байна. Арай нэг 40 насны хэвчээд байна. За. За тэгвэл Монгол эрчүүд маань одоо дотн харилцааны талаар ярилцахаас юу н ичдэг үү жоохон бүрэг бараг байдаг уу яадаг юм? Тэр үед бол дээр үед хэлэх гэдэг. Бид нар чинь бол яг энэ юу гэвэл дотн харилцааны талаар бол саяхнаас мэддэг, саяхнаас ярилцдаг болж ирсэн шүү дээ. Яг үүндээ бол тийм. Одоо нас хүртэл ингээд сургуулийн боловсролын юунд бол чинь дотн харилцааны талаар гэдэг юм уу эсвэл гэр бүл нөхөн өөрчлөлийн талаар бас хичээл заад зөв буруу энтертэй бас янз бүрийн ядаж анхны шатны ойлголт өгчмөр байгаа байхгүй. Тэрүүгээрээ дамжаад тэгээд одоо гэр бүл хэдэн наснаас эхэлсэн яаж яах вэ гэж. Одоо харилцангууд Facebook, янз бүрийн YouTube одоо юу гэдэг сошиал платформ дээр мэдээлэл боломжтой болсон л та. Тийм. За холбогдсон маш их нэвтрүүлгээд. За. Холбогдсон маш их баярлалаа. Өчиг сайхан өнгөрөөгөөрэй. За баярлалаа тас үгүй сайхан өнгөрөөрэй. За баярлалаа. Баярлалаа. Яг үнэнг нь хэлж л байна л да. Яг сүүлийн жилүүдэд те сүүлийн үед л бид нар ингэж илэн далангуу одоо эмхтэйч бай, эрэгтэйч бай те ингэж ярддаг яг юм үе дээр ирчээд байна штэ. Өмнө нь болохоор тэгэл пупа юу яриад байгаа юм бэ? Тэгсэр нэг зөв цоочны хаалганд ард бол зүгээр л алдчихл байдаг байсан мэт те. Гэтэ яг ингээ ил тоод магадгүй одоо ингээ өргөн төлгөөний нэвтрүүлгээр те одоо ингээ ярих дээрээ тулах хүртлээ эн чинь бас маш олон одоо шаттай амжилгын тэрийг үзчихээж бид нар энэ төвшөнд хүрээд байгаа шүү. Тэгэхээр энэ бол угаасаа л бид нар тохиолддог зүйл. Одоо бид нар хүүхдийн боловсролын тэрийн бүгдийг ярьдаг шиг одоо насанд хүрэгчиж гисэн боловсрчл байдаг, бид нар сурчл байдаг тийм үү. Тэгэхээр ялангуяа яг энэ хосуудын харилцааг яаж хэрхэн зөв төвшөнд авч явах юм, яаж одоо дотн харилцаанд одоо ямар одоо шипинүүдэд хуваалцах ч юм уу ингэх юм бол ийм гой санагдсан тийм. Яг л хүний нэг далд хүсэл мөрөөдөл гэж байдаг шүү дээ. Тэрийгэл ингэж гүйцэлдүүлж дээрэс нэг зөвөөр шүү тийм ээ. Хамтрагчтай ойлгуулах, тэгээ бие бинийгээ сонсож ойлгох, хүндлэх, мэдрэх энэ бүх зүйлийг яг л ийм үеэр одоо яг энэ үед л ингэж ярьдаг нээлттэй болчлаа. Тэгээд ийм боломжийг бас өгдөг. Бас эмжээлийнхэн бас энэ нэвтрүүлэгтээ бас би баярлаад ингээ хөтлөө сууж идэв штэ. Хүмүүс ингээ бодохдоо зүгээр ингээл ийм яриа сууж юм уу үгүй цаагаараа энэ чинь бас айгүй хутга учиртай бас нэг хин нэгэнд бас нэг хэрэгтэй мэдээлэл ч юм уу те хэрэгтэй зүйлсийг ингээд сонсоод авчих байхаа эндээс нь бас та ганцаараа биш юм байна гэдгийг мэдрэх болоо гэж боддог байгаа. За ингээд 77 38 83 77 77 88 30 гэсэн дугаард маань нээлттэй байгаа шүү. Тэгээ сонсогчд маань орж ирээд бас саяны залгуу шиг нээлттэйгээр бас өөрийгөө илэн далангуу ингээд ярилцаарай. Дуу хоолой өөрчлөгдөж чинь утсын зарлахгүй тэгэхээр хинч өөрийг нь хаанаас хэн бууга залгаад байгааг нь ойлгох ингээд таних боломжгүй байгаа шүү. За
ер нь джентльмен гэж ялангуяа Монгол джентльмен залуу гэж одоо ямар хүнийг тодорхойлоод идэх юм бэ? Манай лайв үзэж байгаа хүмүүс маань за миний бодлоор Монгол эр хүн гэж ярьдэн шүү дээ. Одоо джентльмен эр хүн гэдгийг ийм тодорхойлт байна. Би ингэж боддгоо гэж бичээд ороод ирэх юм бол нэвтрүүлгийн завсраараас комментуудаа уншаад явчих байгаа. Ерөнхийдөө маш олон одоо нэг хүмүүсийн л харах өнцөг штэ. Ер нь би бас тэгж бодож байна. Бүр ингээд улаан үндэсэрхэг хүн байж болно. За зөвхөн одоо Монгол хүн үндэсэрхэг гэсэн үг биш штэ. Одоо уртлын хятадын, одоо солонгосын, Японы, одоо хаанчсан те Бразил ч юм уу те. Тэр хүмүүс өөр өөрөөсөө гэсэн үндэсний онцлогтой тэд нар ч гэсэн үндэсний бас үндэсрэг хүмүүс байж болно. Тэгэнгүүтээ гадаад хүнтэй одоо хэрвээ би ингээд найз залуутайгаа одоо ингээд бас нилээн хэдэн сар бараг жил ингээд үргэлжиж чинь те. Тэгэхээр миний хувьд тэр нүуний хувьд би өөрөө гадаад хүн байгаа байхгүй юу? Өөрийгөө амар дэшин шидсэн. Тэр хүн болохоор ингээ бас айгүй үндэсэрхэг юм байна л та. Тэр нутгийнхан яг ирсэн тэр гарч ирсэн тэр үндэс гарал нь болохоор айгүй тийм үндэсэрхэг хүн байдгийн. Тэгэнгүүтээ яг миний хувьд болохоор ингээ гадаад гэхдээ бас нэг гэр бүлийн ч юм уу нэг хамаатан садангийн бас нэг юм байгаа гэж сонсогдож байсан. Тэгэхээр чи яагаад ингээ гадаадын хүнтэй ингэж байгаа юм бэ гэдэг асуултууд бас гарч ирсэн цус сонсогддог байхгүй. Тэгэхээр энэний бас ижилхэн манай Монгол ч гэсэн тийм хандлага маш их гардаг байсан тийм үү? Ямар тач нэг 2000 оны 10-аад он хүртэл бол ерөнхийдөө энэ хандлага бол дийлэнхт нь байсан. Одоо харин ч гайгүй хүн болгон хүлээцтэй ойлгоод ах шиг байгаа юм. За ялангуяа гадаад хүнтэй үерх чинь гадаад хүнтэй суудсан гингүүд нэг тийм муу нэр зүвчих гээл эрэхтэй юм ихтэйгүү тийм ээ. Тэгэхээр энэ тал дээр бас бие биендээ хайртай байгаараа бие биенийг хүндлээрээ орчингийн те тэр хүмүүсийн одоо нэг одоо юу гэх юм бэ? Хоёр хүн л хоорондоо сэтгэлтэй бодвол нэг хамаа байж үсттэй. Би тэгж ойлгодог юм баггүй юу. За 77 78 83 77 77 88 30 гэсэн дугаарууд минь нээлттэй байгаа шүү манайхаа. Тэгэхээр энэ тал дээр орж ирээд өөрсдийн тодорхой байр суурийг илэрхийлээрээ тэгээ би болохоор мэдээж сайн сонсогч ч юм байна. Ерөөсөө шүүхгүй, шүмжлэгч байхгүй. Энэ нэвтрүүлэг дээр хинч хинийгээ шүүх ирэх байхгүй. Тэгэхээр би энтэйгээ одоо нэг ийм асуудал байдгаа. Энийг яах уу, инхүү тийхүү гэдээ яг юм нэмэх хорног сэдвээр явдаг учраас энэ нь их гоё. Ийм боломжийг олгодог байгаа. За, сонсогч авъя. MJL радио холбогдсон байна. Байна. За, үчи минь дээ. Сайн байна уу? За, орой минь дээ. Үчиг сайхан өнгөрөөж байна уу? Сайхан өнгөрөж байна. Манайсаа мессеж сонсоод өчвөлээ. За, бид хэдийн ярьж байгаа сэдв болохоор гадаад хүнтэй учирсан байна гэдэг. Өөрт нь ямар нэгэн гадаад хүнтэй учирсан тохиолдол бий юу? Өөрөө ямар нэгэн гадаад эмэгтэйтэй ч юм уу учирсан тохиолдол бий юу? Радио контрагаараа давхар сонсогдож байна. Унтраалаа. За. Харин тийм ээ. Бас тохиолдож байлаа. Би одоо Англид 6 жил амьдарсан. Сурч ажил амьдарсан. Тэгээд тэр хугацаанд бас англи эмэгтэйтэй учиртай байлаа. За. Тэгээд юу ихвэ Монгол элчүүдийн хөвчлөлт нь бол илүү хатуу чанга. Тийм дахин байдаг гэж хэлэх юм уу? За. Европын залуучуудын хувьд тийм яг сайзараа магадгүй том баг шүү гэн. Тэгээд бас хөвчлөлт нь бол тийм хатуу чанга биш. Гэж ярьд юм байна. Ер нь бол ихэнх хүмүүс тэгж ярьдэн шүү дээ эмэгтэйчүүд. Тэгээд илүү их тийм тайцэг зэрэг хатуу хөвчлөлтөд их явдаг юм байна. Тэгээд тэр эмэгтэйгийн бас нэг гоё давуу тал нь надад одоо тэгээд таалагдж байгаа нь өөрөө сквот тавьдаг. Зурхандаг. Тэгж зурхандаг эмэгтэйгээс би өөрөө бас тэгж их таашаалаад би одоо өөрөө мэдэрсэн. За. Илүү тийм гоё. Аль улсын иргэн байсан юм? Тэр үү? Тэр англи өөрөө англи хүн. За. Тэгээд тэр мэдрэмжээс нь би бүр илүү их кафег аваа. Тэрнээсээ бүр ингээд одоо зогсдгүй ч юм уу тийм ингээд улам ингэнгүүт тэр бүр өөрөөч бас амар дуртай. Нэгэндээ тийм одоо сексийн харилцаан дээр бол нэгэндээ бурхан бусдаа шиг байл.
ийм тийм сонин өвөрмөц айгуу тийм онцгой мэдрэмж өгж байсан юм ба штэ тийм ээ. Маш тийм гоё таатай мэдрэмжийг. Тий- Би одоо энэ ааха. эмэгтэй те би чадаад байна да гэдэг юм уу одоо. Сэтгэлд нь хүрээд байна да. Тэгээ одоо сэтгэлд нь хүрээд те. Яг тэр голд нь хүрээд байна гэл. Ааха. Тийм мэдрэмжийг төрүүлж өөрөө бас тэр гоё мэдрэмжийг бас авч ирсэн. За тэр эмхтэй одоо нэг сквер тавьдаг гадаад эмхтэй байсан байж тээ. За өөрт нь одоо таарч байсан Монгол эмхтэйчүүдээс ер нь сквер тавьж байсан хүнтэй таарсан уу? Үгүй. Ерөөсө таарч байгаагүй. Ааха. Тэрийг ч арай их сурдаг эд юм гэсэн. Ер нь бол хичээд яг зөв ингээд хичээлээ сурчих юм бол тэгж тавьж сурдгийн гинлээ шүү. Хүүхнүүд ээ. Ааха. Тэг сонсч ирсэн. Байна уу? За салаад явчих шиг болох юм тэглээ штэ тасарчлаа. За буцаад ороод ирэх бах. Заримдаа бид нар чинь ингээ хацар мацараар ингээ санаандгүй ингээ дарчдаг тий. Тэгэхээр одоо буцаад ороод ирэх баха. За яг би яг ингэж асуух хичээлээ саяны залуугаас. За гадаад эмэгтэй сквер тавьдгийн байж л дээ. Энээс өөрөөр болвол нэг яг ялгаа нь юу юм бэ? Монгол эмэгтэй нэг иймэрхүү тэр тал дээр суулч юм тэр тал дээр илүү тий. Гадаад эмэгтэй энэ нь гоё байсан. Тэр нэг жоохон тийм байсан гэж ярил бас сонирхолтой байх. Бас манай Монгол эрэгтэй найз шүү заяа надад хэлж ирсэн. 6-7 сар ингээд Монголд ингээд сквер тавьдаг эмэгтэйтэй ингээд болдсон гэхүү уулзсан учирсан юм байна л та. Тэгэл тэрнтэйг ингээд байнгын л одоо 7 хоногт 3-4 ч ингээд уулзаад ингээд дотн харилцаанд ороод баг үерхэл шиг ингээд явж байгаа цүүлдэ бүр болсон гэд яас гэж нөгөө эмэгтэй нь сквер тавьдаг байсан. За хийх болгондоо л тий дотн харилцаанд орох болгондоо л сквер тавиад байдаг. Тэгээ сүүлдээ нөгөөт чинь тэрнээсээ би бүр за эхэндээ ингээд эхний ганц 2 сартаа гоёсан бүр нэг тийм сонин өөрмөц хизээч хинээс ч авч байгаагүй мэдрэмжийг авч исэн. Үнэхээр гоёлаа гэ. Тэгснэ дараа нь зүгээр амар лайтаа санагцсан. Зүгээр араас нь зүгээр гуц хүнжил бүх юмуд хамж угаах гэж сэтэллээ штэ гэж. Тэгээд ер нь тэрнээс нь ерөнхийдөө одоо залхаад болсон гэж хэлсэн. Тэгэхээр би бас тэр чинь одоо тэр эмэгтэй нь өөрөө ингээд арчиж цэвэрлээд ингээ угаагаад тийш болдог юм чи. Үгүй тэгэл ойртохоор л шууд сквер тавьчихад байгаа би яах ингээд. Тэгэхээр бас ийм одоо яг ингэж одоо тавьж чаддаг эмэгтэй хүн нэг талын гоё юм шиг хэрнээ нөгөө талтаас жоохон тэртэй байдгүйгүй юу мэдэхгүй шүү. Ямар ч гэсэн тэгэж ярьж байсан эрэгтэй найзаас сонсч ирсэн. Тэгэхээр би яг энэ талаас асуух гэсэн. Хэр удаа уулзсан. За тэр гоё байлан сүлдээ жоохон төвхтөд санагдаж эхэлсэн үү гэж асуух гэсэн чинь гараа явчлаа. Тэгэхээр саяны залуу маань буцаад ороод ирээрээ яг энэ талаар би дахиж асуумаар байгаа шүү. Айгу сонирхолтой санагдчихээн. Хүн юм уу амар дуртай те. Тэг санагдсан уу яасан ийсэн. За мэдээж гадаад хүмүүс гэдэг чинь ялангуяа эмэгтэй хүмүүс тий гадны эмэгтэй хүмүүс чинь одоо тэр бие хаа тэр байглаас өгсөн өгөгдөл энэ төр зүгээр л гоё штэ. Одоо ингээл 400-ын шуугаа нэвтрүүлгээр гэрлээч анжи хоёр чинь амар гоё эмэгтэй хараад зүгээр л пүү энийг хараа чи ямар гоё юм бэ манайхаа хараараа гэл амар шуугаал ороод ирдэг үстэй. Тэгэхээр тийм гоё эмэгтэйчүүд бол ер нь гадаадд хаас айгу хог нэгээр байдаг байхгүй юу? Инстаграмын модель шиг гоё эмэгтэйчүүд тэр бие хаа тэр ташаа машаа хөх онц монц зүгээр ярих юм байхгүй хажууд нь зүгээр Монгол эмэгтэйчүүд зүгээр л амар банзан бүс мөстэй юм шиг санагдаад явчтэй заяа. Тэгсэн гадныхан болохоор цаанаасаа л тэр нэг хөх сайтай, он сайтай, гой бүдүүн гойтай ч юм уу те биеийн пропорцууд нь үнэхээр гоё. Тэгээ тийм эмэгтэйчүүдийг ингээл ер нь төсөөлөл үзэхээр угаасаа л халуухан бицтэй гэхгүй юу. Тийм тэгэхээр яа хараагүй пропорцийн хувьд биеийн хилэмжийн хувьд угаасаа гадныхан бол хамаагүй илүү гарчих байхаа гэж би бодож байна. За сонсогч авъя. MJL радио холбогдсон байна. Zaman орон үчимэн. За үчимэндээ үчиг сайхан өнгөрөөж байна уу? Үчиг сайхан өнгөрөөж байна. Та сайхан өнгөрөөж байна. За сайхан өнгөрөөж байна. Өөртөө чинь гой сайхан юм ярих гал сайхан өнгөрөхгүй л байж байна. За энэ орд татарчдаг залуу юм дээр юм хэлгээд. За тэгээ. Сквер тавих гэдэг бол ер нь гоё. Ааха. Эсвэл яг нөгөө байнгын гэр бүлийн ачаатай хүн л гэж төвхтөө. Тийм бах те тэгж яриад байсан. Ааха. Тэр чинь ийм байхгүй юу? Одоо хийх болгонд одоо маш хурдтай тавиад байсан. Шүнэн хийхдээ бараг чинь 10 гээд хавар 20 тавиад байна. За.
Тэр ундаа нөгөө тийм шингийн гараад байгаа чинь нөгөө сүлд онцгой ор байхгүй. Йоо тэгээ штэ те. Йоо. Аха. Тэр нөгөө нэг усан гудс мууд центр юм авчиж болдгоо мүү гэ. Тийм бас наадтаач юм уу? Азгүй юм уу юу? Таарчсан. За. Тэгэхээр юуны яг гэрүүлийн нөхцөл байж байгаа хэцүү. Яг буудлын тийм бол болно. Ааха. Гэтэ монголчууд хэцүү шүү дээ. Буудлаараа тийхтэй нөгөө нэг буудал юуны ор бохирдууллаа гэдэг. Тэрнээс гарсан дараагаар бөө асуудал болдог. Йоо, буудлын зүгээр л нөө торгуул дүртэй ш. Тийм шүү дээ. Ааха. Тэрээс хаалгаад өрөөсөө буудал сүлд орохоос алцаа. Машин diesel машины суудлал удаа. Ааха. Тэгэхээр ч одоо тийм амтны ч одоо яах юм бэ? Зүгээр байгальдах юм уу хайш. Гадаад оромтлохоо зүгээр. Гадаад ч манаас орчин дараагаар буудал өрөмөр шалгадаг шүү дээ. За. Манай ч нөө буудлын соёл хөгжөөгөө учраас хүн гараа явахтар буудлын цагаан хэрэглэж шалгадаг. Хүлээж аваа юм аа. Аюу бүдүүлэг. Ааха. Гадаад оромтлохоо тийм шалгахгүй. Бид нар төмгөө төсөл бол болоо. Тийм яг энэ дээр хүн анзаардаг тайп болчихсон гараа авчихна. Ааха. Тийм ядаатай юм билээ. Тийм манайд яг буудлын соёл нь хөгжөөд их тэр гайг болох үү дээ. Хөгжөөд ирэхээр сквер тавьдаг хүүхнээ дагуулад орох байлгүй дээ. Ааха. Яг би наадах чинь. Ааха. Хэлц сурагч ихэндээ хэлсэндээ зүгээр нөгөө бэлгэснээс илүүтэйгээр хуруу. Хуруугаараа ингээд дотор массаж хийгээд тэг ингээд нэг жаахан юм мэдрэмж. Ихтэй яг мэдээж бэлгэснээр хийгээд тавиулж байгаа. Яг тавиад эмхтэй хүн бүр он болсон үед нь оролцдог байхгүй. Он болсон үед нь гэж үгээд. Ааха. Тэгээд оролцоод ингээд ихтэй чинь эмхтэй хүн чинь өөр бол яг тэг тавих гээд ирэх үед нь би ахиж бэлгэснээ хийгээд эсвэл хуруугаараа яг тэг оролцоод тавиулаад тэгээд нэг тавиад сурсан байгаа тэгээд ерөөсөө үргэлжлүүл тавиад. За. Ерөөсөө манайхаа ингээд шипи өгч шүү манай сонсогч сайн сонсоод ингээд үзэг болоо нийлүүлээд тэмдэглээд аваарай. Одоо хуруугаа ихлээд яана гинэ эхнээсээ дахиад явчих байл. Мэдээж ихлээд хуруугаар шууд тавьж байхгүй. За. Ихлээд нөгөө чинь ширэн мэдрэмжээ хөргөн аандаа юм хийж байгаад орчлаа хийж байгаад секси хийн. За. Тэгээд нэмтэг нэг тавьдаг шүү дээ. Тавиад нэг угсраад нэг 2 мөр тавиад ирээд нэг нэмтэг бүр ингээд шар ногтон болдог шүү дээ. За. Яг тэр үед нь тэр массаж хийх дотор талд нь. За. Тэгээд ингээд хуруугаар янз бүр болоод аамд шахах нэмтэг бүр байж чадаад ирнэ. Тэр үед нь хуруугаар илүү хүчтэй ажиллаж жаахан хурдтай юм яг мэдрэмжээр нь ингээд нөгөө хүн өвдөөхгүйгээр. Ааха. Юу гэх нөгөө яг авирна. Эсвэл яг тэр үед нь таквадрэнгүүт нь яг дээдлэг нь хааны шургуулад ихтнэрээ хийгээд өгөхөөр тавьдаг байхгүй. Яг тавих гэдэг ихтнээ суулгах хэрэгтэй байхгүй мутаад. За тэгэхээр яг нэг сквер яаж тавих вэ гэдэг дээр яриад байгаа юм шүү дээ хоёлоо. Тий. Тийм байна. Тэгээд нэг яг ихтэн суурч гарч иргээ нөгөө шингэн гадаг байхгүй. Тэгээ суурахгүй бол тэгээд дотроо зүгээр л үерэлчих юм шүү. Тийм. Тэгээд яг тэрийг ихтэй хүнс өөрөө мэдрээд яг тавих гэдэг суулгаад өгдөг байхгүй. За. Тэгэхээр яг нөгөө чиг тавиад өглөн. Тэгээд яг тавьд дуусаад буцаага дахиад хийхэд дахиад тавьдаг байхгүй. Тэрс минут гэхгүй. Хэдэн секунд дотор. Би ч бүр амар шин юм сонсчлаа штэ, сурчлаа штэ. Ерөөсөө нэг 10 секунд гэхгүй яг үнэ л дагдаг. Эргээд нэг 2 хухан яг тэр цэврүүн авчаад 2 хухан гэхгүй эргээд тавьдаг байхгүй. За тэгэхээр ер нь бол асууя л да. Ер нь сквер тавьж чадахгүй ч юм уу? Ерөөсөө боломжгүй эмхтэй хүн гэж байх уу? Тэр эмхтэй хүнээс зарим эмхтэй хүн чинь тийм шүүн байдаг юм эсвэл бие сул тавьж чаддаггүй юм уу тийм. Ер нь сквер тавьж болж байгаа хүн ихнээр энэ өгсөн биеийн доод хэсэг маш чөлөөтэй сул аях хэрэгтэй байхгүй. Ерөөсөө чангалахгүй. За. Ерөөсөө бүх юм сул хайж тэгжиж ерөөсөө тэр юу вэ? Тавьж чадсан. Тэгвэл чангалтай хэрэгс тавихгүй. За. Бас сонирхолтой юм тий. За хэдэн хүнд ер нь энэ хичээлийг зааж өгсөн яг амьдараа. Хэдэн хүнийг энэ эрдэм номоо хуваалцсан. Тэгээд анхудаа тэгээд тавиулчихсан. За. Одоо тэгээд эмэгтэй хүн чинь нэг одоо ингээд өөрийнхөө биеийг ингээд ойлгоод яг тавьж сураад эхлэхээрээ заавал өөрөө шаардлагагүй зү өөр хүн дээр тавьж олно зү. Тэрийг бол би мэдхгүй.
Ааха. Гэтэ бүр санаанд орон бүр амар одоо гэж юу гэдэг чинь бүр өндөр даралтаа гардаг шүү дээ. Яа, шаланг тавьсан юм шиг. Бүр ингээд шах гэл ингээд бүр ингээд бодлчундаар метр гарсан тийш татаад байгаа юм уу тийж. Тэгээд бүр ашиг гардаг юм байна. Тэгээд усан дуустахгүй ямар сони гайхаад. Уусан нөө. Зүгээр нэг уус хангамжийн төв шиг юм ярьц. Тэгээд гайхаад олохгүй. Шээс хэр ийм хордон шээс хүрнэ гэж байм уу юм гээд. Өөр шиг чинь одоо тэгэл ийм скилтэй залуутай болдгол усан дуусахгүй л хэлэхүү те. Тэрэндээ тийм үү яа тийм. Бидний ойлгохгүй. Хүндээ л ах шиг байгаад байна. Тэр хурууны хөдөлгөөнд. Ороо тэр олон мэдрэмж юм байлээ л. Ааха. За бид нар чи ер нь бол айгуу тийм гоё гадаад хүнтэй учирсан мэн гэсэн чи зүгээр л хичээлрээ яваад байна. Аа за. Гадаад хүнтэй ихтэй надад хамгийн гоё юм Монгол эмэгтэй таалагдсан шүү дээ. Явж явж. Аа за ялгаа нь юу санагдсан юм? Манай яг би Японто Солонгостой унтж үзсэн. Гадаад хүнтэй унтж үзээгүй. Үдийг боддог гэхдээ. За. Юу хүн байх вэ? Одоо замын өдөр гараал ирээн штэ. Тэгээ нэг гоё юм халуун байдаг штэ Монгол эмэгтэйчүүд нэг тийм. Тийм мэдрэмж надлаа өгөөгүй. Ааха. Ядаа хитэдүүдээ хийж үзсэн болооч тийм мэдрэмж авааг. За Япон солонгосчууд бол жоохон тийм сулбгар юм шүү те. Тийм. Ихтэй арьсан юм тий гоё. Яалчгүй зүгээр торгоо одоо тэгээ далайн эргээр байгаа юм чи аргагүй зү. Яг одоо Монгол эмэгтэйгээ сайхан baby Johnson's baby oil-оор ойлдол яваад байхгүй. Торг зүгээр арьс зүгээр торг цаашаа явж штэ силк цаашаа. Торг. Тэгээд тэр юм яг баруун байгаа. Тэгтээ тийм нэг гоё юу бистэ night club-д явжаад шоуд явжаад цогонд үзсэн. Тэгэхээр би бүр биеүлж аваагүй. Аа за. Тэгэхэд бол тэр одоо илүү гоё байх болов гэдэг одоо тэгэхээр тийм биш юм байл. Тийм биш юм байна уу? Ер нь бол монголчууд эмэгтэй манай монгол эмэгтэйч мөн халуун цустаа дээрэс нь бас нэг юм тийм гал ассан маягаар хийж байна уу? Манайхан ч шал өөр. Манай юм хөрөж гоё штэ. Хаан цолохдохгүй. За. Түүнээс өөр тийшээ Европ янз бүрийн өмнөд Аз, Африк руу орж байгаагүй юм тийм ээ? Би одоо нэг Африкийн хүнтэй л үзчихийг бодоод харах. Хоёлоо яаш наад өкстэй ч юм биелүүлэх үү? Нэг кампань зохиох уу? Нэг аялаар явахтаа болох юм. Ааха. За. За тэгээд Африкчууд мэдхгүй гэхгүй. Харахаас би жоохон ингээд жоохон эмээгээд идэв штэ. Харах нь юу нэ Америкийн өнгөтэй арьсан харууд байдаг штэ. Тэр гоё харагдав. Тийм, гоё эмэгтэйчүүд томсг шиг хүүхнүүд байгаа штэ тий. Йоо тэр олон улсын хэлбэр ингээд харахад амар гэж юм шиг. Ой юм бэ. Тэг хэлэхгүй өөрийнхөө туршлагаас ингээд англиар ингээд биччихээд ингээд chat GPT-гээр орчуулад хуруу байна. Хуруу скил авах уу гэж. Надад илүү туршлагатай болоод байдаг үстэй аюул. Айгуул буцаага заагаад ба. Яа тийм үү. Тэр өөрөөсөө асууч. За. Энэ скор тавьдаг ер нь өөрөө чинь иргэн тооронд хичнээн хүн байдаг шүү. 10 хүн тутамд хитэн хүн. Oh my god. Everything ярьж байна. За, найз нөхдөөс сонсох юм бол яг тавьж үдсэн гэсэн нэг ганц хоёрхан л байгаа шүү. 10 дотор хэд 10 биш бараг 100 дотор. Тэгэхээр ерөнхийдөө бол Монгол эмэгтэйчүүд маань ер нь энэ тал дээрээ магадгүй жоохон дутмаг юм шиг санагдсан. Ааха. Тийм байлаа. Эсвэл бие барьдаг ч юм уу. Би л анх удаа тавьж байгаа юм хүмүүс айгүй ичтийм байлээ. Тэгэх бах л та одоо яач вэ ингэ. Шээчүү яавал гэж боддог. 0 руу гүгээл. Ааха. Тэгэл чинь тавьсан дараа дахиад 0 руу шээхэд бүр шээс амар гараад байхгүй юу? Аа. Тэгээ босоо дахиад гэдэг тэгэхээр шээс биш юм уу сүүл ойлгохоос. Зүгээр л сквер тавьж ингэж бодоод байсан чинь зүгээр л доошоо зүгээр бицсэн гэсэн юм яах вэ? Үнэр байгаа нь өгөхөд шээс үнэр байдаг шүү дээ. Тийм байхгүй. За тэгвэл үнэхээр туршлагатай ариу их туршлагатай олон улсын туршлагатай залуу ороод ирчээ. Одоо чинь би ч одоо 40 настай төлөөл. Тэгээс одоо залуу зандагтай байлаа тийм ээ. Явдаг үедээ
юм уу цаа. За холбогдсон маш их баярлалаа. Илүү гоё дэлгэрэнгүй нээлттэй байсан баярлалаа. Өчиг сайхан өнгөрөөрэй. За баярлалаа. Танд сайхан амбараа. За баярлалаа. За станы гал сонсогч орж ирээд станы галыг авалзуулчаал гараа авчлаа шүү дээ. Энээс нь баг хичээл сураад авчуу яа бүгдээрээ хамрагдсан шүү. За энэ хүрээд манай өнөөдрийн хинт ч битгий хэлээрэ оройтой унтлагын өрөө нэвтрүүлэг манай өндөрлөж байна. Манай өнөөдрийн сэдв гадаад хүнтэй учирсан мэн гэдэг сэдвээр явсан. Гэхдээ маш олон гоё сэдвүүдийн талаар хүрээнд ярилцаж чадлаа. Тэгээд холбогдож оржсэн сонсогчд болон лайвтайгаа бас радио долгионтойгоо хамт байсан сонсогч нартаа маш их баярлалаа. За тэгээд Бүтлэгч Халиукан маргааш үдшийн хөтөлбөрүүдээрээ та бүхэндээ уулзах болон тэр болтол манай унтлагын өрөөний сайхнууд маань сайхан амарцгаагаад ороод ирээрээ. Тэгээ маргааш уулзцгаая. Дэлхийн монголчуудын амжилт радио 88.3